Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын дунд амьдрах ухааны сургалт явуулаад байдаг сургууль нийслэл хотод маань тэр болгон байгаад байдаггүй бөгөөд цөөхөн хэдэн хувийн сургуулиудын нэг болох Солонго ЭСФ бүрэн дунд сургууль нь байгуулагдсан цагаас эхлэн хүүхэд багчуудыг бага залуугаас нь зөвхөн эрдэм номд шамдан суралцахаас гадна амьдрах ухааны сургалтаар амьдрах ухаанд сургах зорилгоор жил бүрийн хавар намрын цагт ахлах ангийн сурагчдаа хөдөө орон нутгийн сургуулийн туршлага судлах зорилгоор багш сурагчдыг хамруулдаг нь энэ хөтөлбөр юм. Ингээд өнөөдөр Солонго сургуулийн 10-11-р ангийн хөвгүүд маань эх орны хүү болж Монгол улсынхаа өмнөд хилийн торгон хил дээр очиж үзэх юм сайхан хөтөлбөрт хамрагдахаар одоо ингээд мордох гэж байна. Монгол эх оронд монгол хүн болж төрнө гэдэг ямар их хувь заяа бахархал байдаг юм бэ? Их оронд үзэлтэй байх тэр төрсэн их нутгаа зүрх сэтгэлээс хайрлан гэдэг энэ сайхан төлөвлөгөө төслөө улам их бий болгоод өсөн төрсөн нутгийнхаа төлөө цохилох зэрэгтэй ирэх хүмүүс болоод ирээрэй гэж багш нь өрөөё. За амжилт. Тус төлбөрөөр Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Монгол орны урд хэлэлх замын үүд хотын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль урд хэлийн зурвас дээр очсон нь тун сонирхолтой хөтөлбөр болсон юм. Онцлогтой Монгол улсын тусгаар тогтнол ядгуур хэрэг. За ингээ маа сургуулийн маань замын үдээ 2 дугаар сургуультай танилцлаа. Хоёр сургуулийн бүтээлч хүмүүс байна. Тэгээд 2 дугаар сургуулийн үйлдвэрлэлийн шигшээ багтаа манай сургуулийн шигшээ байна. Бүхсэг тоглолт гэж байна. За ингээд манай сургуулиар зогсож ирсэн Солонго ЭСФ сургуулийнхаа хүүхдүүд болон багш нартаа маш их баярлалаа. Цаашдынхаа хамтын үйл ажиллагааг маш их үргэлжлүүлээ. Та хэдийнхээ одоо ирж танилцуулсан төслийг манай сургууль хөрсөн дээрээ буулгаж авна гэж та бүхэндээ хэлмээр байна. Тэгээд дараагийн удаа багш солилцоо болон сурагч солилцооны үйл ажиллагаагаар эргээд уулзцаая хүүхдүүдтэй. Сургуулийн өндөр амжилт хүсье. 2 дугаар сургуулиар зочлоо. Тэгээд анги танхим хүүхдүүдийн эерэг хандлага маш их таалагдлаа. Тэгээд тэтгэлийн танхим, англиний танхим, мэдээлцийн танхимнууд маш их таалагдсан. Тэгээд миний хувьас бол эрт зочлоод бол маш таатай байна. За миний хувьд болохоор зааланд нь очиж волейбол тоглосон. Бас сонирхолтой гоё байлаа. Тэгээ баярлаа. Уг амьдрах ухааны сургалтанд ахлах ангийн хөвгүүд амжилттай хамрагдаад ирсэн. 817 дугаар тэмдэглэхэд энэ чиглэлд одоо өлөг гөрүүлийн зогсолбор отхон гэж хятадын ирээний зогсолбор хүрээлэн байдаг. Цаанаа давс нуур гэдэг уурхайтай. Аян байдаг. Дотоод талдаа одоо замуу сум өөрөө оршин байрладаг. Хүн ам 80 гаруй 20 мянган орчим хүн амын оршин суугчтай. 80 гаруй нь олон улсын худалдаа үйлчлэгээ, тээвэр үйлчлэгээ эрхэлдэг. 20 орчим хувь нь мал ахуй, хөдөө аж ахуй, мал ахуй хариулт үйлдэл, хөдөө аж ахуй үйлчлэг эрхэлдэг юм байна. Хүүхдүүд маань одоо яг өсвөр үеэрээ ирж гэн цаашдаа мэрэгжлээ тийм үү залгуулахаар одоо ингээд амьдралын их талаад амьдралын их шугамд орохоор бэлтгэгдэж байгаа. За тэгэхээр хил хамгаалалт байгууллага гэдэг маань өөрөөсөө маш онцлогтой. Монгол улсын тусгаар тогтнол ядгуур хэрэг ашиг тийм үү. Энэ бүгдийг хангаа ажилдаг ингээд маш том үүрэг бүхий байгууллага байдаг. Тэгэхээр энэ байгууллагын бас нэгээс салшгүй нэг хэсэг нэг амин хэлийн харуул байдаг. Одоо бүгдээр орж хэлийн харуул уцаа зэрэг багш маань хэрхэн яаж амьдардаг, яаж ажилдаг тийм энэ бүгдээр талаар бүгдээр сайхан ороод үзье. Энэ бүгд маань одоо жил ирэх тусам одоо сайжирсаар одоо манай хуцаа зэрэг аль парктай маань амьдрах орчин яг гэрте байгаа мэт байдаг. Яг л одоо эндээ ингээд 7 хоног харуул дээр өөргөө гүйцэтгээд 7 хоног очиод ангийн төдөр үргүстэй ингээд ээлжэстэйгээр ороод ингээд. За энэ дээр бид нар яах боломжтой вэ гэхээр та бүгдээсээ гадаа харсанчлан биеийн тамирын талбай байгаад тийм биеийн тамирын талбай дээр бид нар өдөр тутамдаа дасгал хөдөлгөөнөө орчдөг. За соён гэгэрх ажил үйл ажиллагаа онсон тоглоом ном сонин бүх юм 7 хоног бүгдээр нь одоо шинэ сонин ном ирчдэг. За өөртөө одоо энд цэргийн мэдлэгээ сайжруулах, буу галз зэвсэгтэйгээ одоо харьцах тийм норматив бүх юм өөртөө хийгээд дадлагжаад явдаг. Бид нэр эх орныхоо төлөө, энэ тусгаар тогтнолынхоо төлөө, энэ аюулгүй байдлынхаа төлөө, энэ ард иргэдийн амар амгалангийн төлөө бүгд маш олон хүсэл мөрөөдлүүд, маш олон мэргэжил сонгож байгаа хүмүүс байгаа. Тэр болгон ч л эцсийн үр дүндээ энэ эх орныхоо төлөө байх хэрэгтэй, өөрийнхөө төлөө байх хэрэгтэй. Тэгээд бас та нарыг бас хэлийн цэгт бас алба хаахыг өөрлөж байна, хүсэж байна. Энэ анги дээрээ үзэж сонирхсан анги дээрээ бас алба хаахыг хүсэж байна, үрж байна, зориод хүрээд ирээрэй тийм ээ. Торгон хэлийн зүг амьдрах ухааны сургалтанд хамтран ажилласандаа би маш их баяртай байна. Нийслэлийн Солонго ЭСФ бүрэн дунд сургуулийн сурагчид маань одоо
удирдлагынхаа гаргасан хөтөлбөрийн дагуу эх орныхоо торгон хил дээр, эх орныхоо хилийн баган дээр за мөн одоо улсынхаа өмнөд хилийн бомб дээр танилцж за өөрсдийн үйл ажиллагаа суралцж байгаа үйл явц нь хичнээн чухал болохыг одоо газар орон дээр нь ярилцсан. Энэ үйл явц маш чухал байлаа. Цаашлаад энэ сургалт үргэлжлэн явах болсонд одоо эцэгчүүд, хамтран ажиллагч бий болон манай сурагч хүүхдүүд маань бүгд баяртай байна. Баярлалаа.